Энэ жилийн тэмцээн нь 6 насны ангилалд явагдаж байгаа бөгөөд хамгийн ихний тэмцээн 4-6 насныхны дунд зохион байгуулагдсан. 2011 оноос эхлэн орон нутаг болон Улаанбаатар хотын 5-аас 13 насны 800 гаруй сурвалжчдын дунд Сарапаны баяр Сарапан сампингийн үндэсний аврах шал оруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа юм а. Өнөөдөр энэ тэмцээн бол сургуулийн өмнөх нас буюу одоо 3 наснаас 6 насны хүүхдүүдийн хооронд одоо анги явагдаж байгаа. Нийт сампин маань 13 төвшин байдаг. За тэгэхээр хүүхдүүд маань энэ тэмцээнд оролцож яснаар цаашдаа бол одоо сурах арга барил, суралцах чадвар одоо сургуульд орох одоо бэлтгэл бол одоо хангагддаг. Сампингаар тоо бодох гэхээсээ илүү сурах чадварыг дээшлүүлдэг гэдгийг онцоллоо мөн баруун зүүн тархийг хөгжүүлж өгдөг байна. Оролцогч хүүхдүүдийн хувьд сампингаар хичээснээр хурдан хугацаанд тоо боддог болсон гэдгээ ч хуваалцлаа. Би нэрийг Ийнэ гэдэг би 4 настай. Би цагаан бамрус гэдэг сэжиж авдаг. Би сампин бодох туртай. Би машин сампин бодох туртай. Мантухайдаг. Би 85 дахь цэцэрлэгт явдаг. Тэгээд баруун тархигийн багш маань гоё юм заадаг. Тус холбоо нь 2008 оноос Сарапан сампин баруун дээрх хөгжүүлэх сургалтыг Монголд анх нэвтрүүлжээ. Одоогоор Улаанбаатар хотод 8 салбар, хөдөө орон нутагт 14 салбартаагаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна. 2015-аас 2016 оны хичээлийн жил цэцэрлэгийн насны нийт 350 гаруй хүүхэд тус академид төгссөн. Тус холбооноос энэ оны 11-р сарын 11-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болох олон улсын Чээж тогтоолтын 21 дахь тэмцээнд орох эрхийг одоогийн байдлаар 28 хүүхэд гардаа аваад байна.